Сая 5 сарын 2-нд Монгол улсаас анх удаа Америк нэгдсэн улс руу United Airlines нислээ. Энэ бол Америк дэлхийн хамгийн том airline United Airlines гэдгийг ингээд 1027 жилөө 1000 гаруй онгоцтой өдөр 4500 нислэг үлддэг. Хамгийн олон хот руу нисдэг 300 гаруй хот руу нисдэг. Тэгэд ийм том авиа компани Монголыг ингэж тоож ингээд ирсэн манай Монгол улсын нэр хүндэд маш сайн нөлөөлтөй гэж бодож байгаа. Одоо энэ нислэг нь бол туршилтын буюу одоо нэг 6 сар л нисэх юм. Энэ жилдээ. Ягаад гэвэл энэ Америкийн жуулчдад зориулсан нислэг л дээ. Тэрнээс биш Мяттай өрсөлдөх ч юм уу, Кореортой өрсөлдөх ч Монголоос хүн гадагшаа зөөх гэдэг нэг зорилго байхгүй. 7 хоногт 3 ниссэн. 3 нисгтээ нэг 166 хүний судалтай 737 Boeing гэж манайхан бол одоо дээр үдэх 737-г том онгоц гэж ярьдаг байсан бол одоо 737-г жижиг онгоц гэж ярьдаг болсон. Мят мань энээсээ том онгоцтой болсон тий. За миний тооцоосноор бол энэ 6 сарын хугацаанд нэг Америкаас нэг 100000 орчим тийз борлуулагдах юм байлаа. Ингээд чинь 100000 орчим жуулч ирнэ гэсэн үг тий шинээр. Урд нь Америкийн жуулчд иржсэн нүс иржсэн, Кореороор иржсэн, Air China-гаар иржсэн, Asiana-гаар иржсэн шүү дээ. Тэгээ нэмээд 100000 жуулч ирнэ гэдэг чинь Монгол улсын хувьд бас ажилжуулалтын бас их том боломж л доо. За дотоодын авиа компаниуд өрсөлдөөн одоо нэмэгдэж байгаа энэ зах зээл дээр яг одоо ямар стратегитэй ажиллах хэрэгтэй? Магадгүй одоо төрийн зүгээс дэмжлэг байх хэрэгтэй мó? За Монгол улс бол мэдээж одоо гаднаас онгоцны түвшээ худалдаж авдаг ийм улс байгаа тийм. Тэгэхээр ерөн зүгээр дотоодын авиа компаниудын хувьд өнөөдөр одоо гарын 5% багтахаар л цөөхөн байж байна. Яг одоо бэхжих боломж байна уу? Та энэ дээр юу хэлэх вэ? За бэхжих боломж байгаа. Яг л гадны авиа компаниуд бол Монголын авиа компаниуд өвлийн үйлрэлд Монгол жуулчдаа гадагшаа авч хамгийн өргөн боломжтой чартер өгч боломжтой. Зуны үйлрэлд бол жуулчны эд сезоны үед хүссэн үсэг гадаадас их олон жуулч ирнэ. Энийг манай дотоод авиа компаниуд ганцаараа дийлэхгүй. Тэгэхээр гадаадах нэржлтаар энэтэй өрсөлдөд манай цөөхөн дотоод авиа компаниас ганц ажиллаа өрсөлд хэмжээнд байж байгаа ганцхан Мят байна л да. Тэгээд Мяттай хамт олон бас энэ тавшин баяр хүргэжээ. Биднэрт нэг том зовлон байдаг нь нэгдүгээр бид нар маш хөдөө өвөлтэй. Тэгэхээр өвөл онгоцны операшн хийхэд одоо шүн онгоц дулаан гараж дулаан за машинаар л гаражтай тэрний маш их дутагдaltaй. Хоёрдугаар дэлхийд дээрх баг хамгийн үнэтэй түлшиг манай Монголын авиа компаниуд худалдаж авч байна. Энэ ерөөсөө онгоцны түлш оруулдаг монопол байдалтай холбоотой зөвхөн Оросын улбаны усаас орж ирдэг. Энийг урд нь ганцхан нэг компани л хийдэг байсан, хувийн компани цөмөрөө мэдчихэж байгаа тийм. Тэр компаниуд монопол байна гэдэг чинь тэр компанид ашигтай тэд нар яг ашигтай сайн мөнгө хийдэг баг. Яг үндэсний агаарын тээвэр хөгжих гэхээр энэ маш том саад болдог. Тэгэхээр миний бодлоор бол засгийн газар Монголын төр онгоцны түвшинд татвараа тэгэлжүүл яасан юм бэ гэж би бодож байгаа. Яг нь машин тэрэг бензин дизелээс авдаг юм бод. Тэгэхгүй л энэ Монголын агаарын тээврийг бусдад гадаадын агаарын тээврийн компаниуд өрсөлдүүлэх хамгийн гол техник түвшний үн гэж би ойлгоод явдаг юм. Ерөн зүгээр одоо судалт үргэлтийн хувьд аваад үзэхээр зуны улирал Монголыг зорих одоо компаниудын авиа компаниудын тийм онгоцны судалт үргэлт бол хамгийн өндөр байдаг. За судал нь олддггүй, за үнэ нь бол харьцангуй одоо бусад улиралтайгаа харьцуулахад нэлээд өндрөөр тогтох ийм хандлагатай байдаг тийм. Энэ бол угаасаа зах зээлийн эрэлт хэлүүлэлтийн хуулиар явж байгаа. Тэгэхээр яг одоо юу гэдэг хил даваал үнэтэй байдаг гэдэг нөгөө онгоцны түвш юу гэдэг суудлын билет үнэтэй байдаг гэдэг ойлголт угаасаа байсаар байна шүү дээ. Тэгэхээр ерөн цаашдаа урт хугацаанд энийг одоо яг өөрчлөх ямар боломж байна гэж та харж байна?
За авиа компаниуд өрсөлдөөд нөө пилотныхаа тийцнийхээ өнөр өрсөлдөөд нэг амжилт олдгүй юм байлээ. Одоо жишээлбэл бид нар харж байна. Ашааны хайрлаа. Хямдруулах тал дээр ярьж байна уу? Тийм. Юу нь би хямдрах боломжгүй гэдгийг хэлж байна л да. Жишээ нь Ашааны хайрлаа Корея хартайгаа үдсээр угаад эдийн засгийн маш хүнд байдалд ороод одоо нийлэхээс өөр аргагүй боллоо шүү дээ. Тэр бол зөвхөн тийцний үнийн өрсөлдөөнөөс болоод алдагдлалд орсон. Мят бас ингээд ард түмдэд таалагдах гээд үнэ буулгаад бол манай мят мөн өөрөө алга болчих гээд байдаг. Тэгэхээр ингээд нэг эцгийн дундыг бариад мят нь баг зэрэг ашиглуулна. Хүмүүс нь найдвартай байнгын агаарын тээвэртэй байх тийм сонголт байдгийг. Тэгэд пилот болох хамгийн миний харж байгаа нэгдүгээр зардал бол түлш гэдгийг Монголын хувьд байдаг. Гадаадын онгоцон Монгол руу ирэхдээ хоёр талын түлшээ баг аваад ирчдэг. Энэ өөрх нь нутаг тэмтгэнд түлш зэнгэлчээд Монголоос бол баг зэрэг нөгөө нэг шаргэр ласаачихгүй хэмжээний нэг жоохон түлш аваад авдаг баг.